За бид нар өмнө нь бол хаалттай түүхтэй тий марксист түүхчлэгээр бичиж ийсэн, зарим нь худал хуурмаг, заримыг нь бүр үгүйсгдэг ийм байсан баг. Юм дэлгэрхийн хэгээр бас сайнны хажуугаар сар талууд гарч ирж байна. За ялангуяа энэ түүхийн асуудлууд дээр, олдурууд дээр дур зоргоороо ярьдаг, судалгаа шинжилгээгүй мэддэг хийрдэг. Тэгээд өөрсдөө мэрэгжлийн биш байж мэрэгжлийн хүмүүсээс дурдаг хүмүүсүүд маш их болширчлоо. Мэдээж түүх судал бол хамгийн хэрэгтэй салбар. Тэр дундаа бол энэ ийм хэдэн мянган жилийн түүхтэй манай ард түмэнд бол маш анхаарал тавих салбар байх л та. Эндээс сэтгүүлээ яриага хөө түүхийн ач холбогдол өндөр. Гэхдээ судлаач хүний хувьд та яг юунд илүү онцолж хэлэх вэ? Ер нь бол энэ аливаа улс үндэстний түүх гэдэг бол тухайн ард түмний өөрсдийнх нь одоо дотоод ухамсаг итгэл үнэмшлийн одоо манлал байдаг байхгүй. Бүх одоо дэлхийн улс орнуудын түүхийг харуулж байна. Яагаад энэ улс орнууд өөрсдийнхөө түүхийг ингээд алдаршуулж мандуулад байна гэхээр тухайн улс үндэстнийхээ хүн амын оюун санааг эсэргэх гол хүчин зүйл нь болдог байхгүй. Тэр ч удаагийн маш их цагаас одоо эртний хятадын, эртний Египтийн, эртний Грекийн, эртний Ромын түүх гэдэг чинь бол тухайн улс ард түмнээ өөд нь өндөл хийж босгох юм л одоо зорилготой. Тэг утгааг нь авч үзэх юм бол бидний монголчууд бол эртний түүх, дагуух түүхтэй ийм одоо хаанаас аль ч үндэстэнд одоо итгэл төгс зэрэгцэн харж болох ийм агуу түүхтэй ард түмэн баггүй. Тэг учраас бид нэг өөрөө өөртөө тань мэднэ гэдэг нь бусдыг тань мэдэх хүчтэй. Тэг учраас би одоо юм залуучууд өөрсдийнхөө түүхсэлийг сонирхс одоо сонсох мэдхийг хүсэж байгаад би бол талархаж байна. Тэгтээ бид нэг замбраагүй хийх хөөргөдлөг бас энэ түүхэнд хандаж болохгүй. Би яагаад энийг хэлэх гэж байна гэхээр аливаа түүх бодтой их сурвалжтай байх шүү дээ. Зохиож болохгүй. Зохиох боломж байхгүй нэгдүгээр. Тэг учраас би нэг агуу үндэстний одоо гол зорилго нь бол өөрийн түүхээ бусдад алдаршуулах төдийгүй ард иргэдэд итгэл мэдүүлэх явдал байна. Одоо миний одоо би сүүлийн 40 гаруй жил түүх судалж байгаа зүгээр. Жиргэн иргэнийхээ хувьд одоо уншиж үзэхэд бол дэлхийн улс орнуудтай нэгэн адил манай Монгол улс яг адилхан түүхэн, хувь заяа, соёл иргэншилтэй. Манайхан одоо загин гэдэг бид нэг нүүдэлчтэй гэж. Буруу ярьж буруу тавиулах нь бол өөрсдийнх нь түүхийг гутаах, үүсгэх юм чиг хандлага болно. Нүүдэл хийнэ гэдэг бол бидний хувьд бол нутгаа хаяад хаяа явчихж байгаа нүүдэл биш байхгүй юу? Манай монголчууд бол дэлхийн хүндрэлтний түүхэнд бэлчээрэн бол аж ахуйн соёл гэдэг нэг маш том одоо мархан агуу том соёл иргэншлиг бий болгоцсон. Газар тариалан эхлэх ард түмэн, хоц өргөнд амьдардаг ард түмэн гэдэг чинь өөр өөрсдийн л соёл иргэншлиг бий болгож шít. Одоо Грек Ромын түүх бол хот байгуулалтын одоо суурьшлийн том соёл иргэншил. Гэтэл хятад гэдэг бол газар тариалангийн соёлын том иргэншил. Энэ тэг гэхэд бас л мал аж ахуй газар тариалангийн том иргэншил. Тэгээд энэ дэлхийн өнцөг улам бүрт үүссэн энэ соёл иргэншлүүд бол яг энэ тэнцүү байхгүй. Түүнээс одоо эдний соёл иргэншил муу, эднийх сайн манайх одоо бүдүүлэг харахгүй гэж ингэж үнэлэх нь бол түүхийн хамгийн том төвөгдөл болдог. Тийм утгаараа бид нэг ялангуяа өөрийнхөө түүхийн тухай гадаад хэлтэй хэлэхдээ тэг нэр томьёог зөв онож. Жишээл одоо бид нэг намад гэж англи хэлний төв. Гэтэл тэг англи хэлний намад гэдэг үг манай түүхэнд таарах нэр томьёо биш байхгүй юу? Нутаггүй хэрмэл тэнүүлчин гэсэн. Яг одоо ингээд утгачлаач үгчлээд орчуулсан ч тийм. Түүнээс биднийг бол нүүдэлчин хэрмэл тэнүүлчид биш. Бэлчээрэн мал аж ахуйн соёлыг бүтээсэн ард түмэн гэж өөрсдөө бусдад танилцуулж. Одоо таныхаар бол зүүн одоо англиар юу гэж? Пасторл. Одоо яг хуу бидний ингээд судлаачид бас энийг намад гэдэг нэр томьёо бол буруу байна. Энд чинь угаасаа тэг англи хэлний одоо нэвтрэх тойл үг нь хэлний нэвтрэх тойлонд байна. Намад гэдэг үг бол хэрмэл тэнүүлчин утгагүй
Фастер л одоо нэг өсөндөө бэлчээрэг маллаа малдаг гэсэн тийм нэр том. Энэ нь арай ойролцоо одоо байна гэдэг сүүлийн жилүүдийг фастеризм гэдэг юм нэр том хэрэгжилж байгаа. Бид нэг өөрсдөө бусдад түүхээ ярихдаа бид нэг бол нүд намадаг улсууд бишээ бид нэг фастерлыг бэлчээрэг мал аж ахуйн соёлтой ард түмэн гэдэг тайлбарлал нэг. Нэгдэх хамгийн одоо зөв ойлголт. Нөгөөх нь бол монголчууд бусад хүн төрөлхтний нэг адил чулуун зэсгээс авахгүй бол хөрөл зэсгийн төмөр зэсгийн бүх нэгэн үеийг шатаагаалаа ингэ дамжицсан. Тэгм учраас бид нэг одоо жишээлбэл хятад эрт үеийн соёл, манай хожим үеийн соёл, Египт, Ром болвол эртний соёл биднийг одоо хожим үеийн хот байгуулалтын соёл байгуулсан ингэж ташаарч юусоо ойлгож болохгүй. Бид нэг өөрсдийн түүхийг дэлхийн түүхийн одоо тавцан дээр харж байгаа шүү дээ. Одоо манай Монголын түүхийн чулуун зэсгийн үе хэдүүд байгаа. Дэлхийн хүн төрөлхтний түүхийн чулуун зэсг нь хэдүүд байгаа гэдэг нь онцгийг ингээ харьцуулъя. Жишээл одоо өнөөдөр хүн төрөлхтний түүхэн хүн оюун ухаан түн үүссэн онцог чулуун зэсгийг 3 сая жилээс 2.5 сая жил гэдэг ингээ Аз Европт үгээс тогтцсон байна. Гэтэл өнөөдөр манай Монгол улсын түүхэнд албан ёсны бидний одоо хэвлэгдсэн 5 бод түүхэнд Монгол улсын түүхэн чулуун зэсгээс 850 мянган жил гэж эхэлж байгаа. Гэхдээ энэ бол эцсийн буюу эхний онцог биш байхгүй юу? Зүгээр л өнөөдрийн судалгааны төвшөнд одоогийн Монгол улсын нутаг дэвсгэрт илэрч олсон судалгаа хийсэн үр дүн 850 мянган жил гэж байна. Түүнээс одоо хятад сая 500 мянган жилгээд гацсан байна. Манай Монгол улсын хойд Сибирт бас сая 500 мянган жил хүн үлсэн одоо онцог ингээд тодорхой. Тэгээд дунд нь манах байхгүй гэж байхгүй. Адилхан байгаа байхгүй. Тийм учраас бид түүхээ бусдын түүхтэй харьцуулж харахын тулд судалгааны төвшинг бас онолж харах хэрэгтэй. Нэгдүгээр. Хоёрдугаар бас нэг ер нь дэлхийн улс орнуудад түүх судалдаг нэг онлайн арга зүй юм байна. Улс үндэсний онол байна. Дэлхийн нийтийн онол байна. Гэтэл манай монголчууд өөрөн уламжилт түүхэн одоо судалгааны арга зүйтэй. Түүх бичлэгтэй. Тэг нь одоо бидний одоо яриад байдаг нэг алдарт нуус товчоо, алтан товч цагны бичмэл түүхэнд байна шүү дээ. Нөгөө нэг хамгийн тод юм нь бол аман түүх гэж юм байна. Тэг аман түүх бол одоо ингээд нэгнээс нөгөөд өвөөгөөс хүүгээс ашиг ингээд аав ингээд дамжаад өнөөдөг хүртэл анх монгол хүн гэж үүссэн цагаас ахгуулаад явцсан ийм түүх. Бидний түүхийг төөрөгдүүлсэн юм цаг үе байна. 1940-ад оноос ингээд одоо 1990-ад оны хооронд бол манай Монгол нийгмийн байгуулалтын онцлогоос хамаарат коммунист засаг гэдэг юм тогтчихсон учраас тэг коммунизмын марксист ленинист гэдэг түүх судалгааны онол арга зүй нь манай Монголын түүхийг жоохон төөрөгдөл оролцсон. Тэг бол улс төрийн хүчин шахалтай. Түүнээс монголчууд өөрсдөө тэг түүхээ гуйсан юм байна. Тийм учраас одоо жишээлбэл хүн төрлөختөн боолын нийгмээс феодализм шилжсэн, феодализмээс капитализм шилжсэн гэл одоо нэг түүхийг ингээд ангилаад байна шүү дээ. Гэтэл манай монголчууд хүн нэгдлийн түүхээс шууд феодализм шилжсэн. Нөгөө боолын нийгмээр дамжаагүй. За феодализмоос одоо нөгөө социализмд орсон. Капитализм гэдэг нь дамжаагүй. Яахаар хүн төрлөختний одоо тэг нэг дамжих ёстой шатыг алгасчихдээ. Гэдэг ийм асуулт гарч зүйл. Тэгээ энэ нь бол бид нар заавал түүхээ марксист ленинист арга зүг судлах шаардлагагүй байсан байхгүй. Тэгээ улс төрийн хүчин зүйлийн шахалтайг бид ингэж нэг хэсэг төөргөдөлд орсон болохоос одоо эргээд бид нөгөө дэлхийн хүндрэлтний түүхийг судалдаг түүхийн шин тухайн онол арга зүг эргээд түүхээ судлаад эхлэхээр бидний түүх ингээд зөв гол төрөлтөд орж эхэлж байгаа. Тийм учраас бид хүндрэлтний зам ёсны түүх улс төрийн хүчин шахалтайг шахсан түүх судалгааны онол арга зүг гэдэг юм ялгаж одоо тайлбар хийж явах ёстой л гэж би түүхчний хувьд бодож байна. Одоо бидэнд жишээлбэл одоо тэг хүн төрөлхтний түүх феодализм гэдэг түүх одоо манай ягны 5 дугаар зуунд эхэлсэн байхад манай Монголд феодализм гэдэг юм бол манай эртний өмнөх 4 дугаар зуунд эхэлсэн. 1000 жилийн өмнө эхэлсэн болооч. Тийм ээ. Энэ яагаад ийм болсон гэдгийг бидний одоо түүхчид судалгааны байгамтай тайлбарлаж өгөх ёстой байхгүй юу? Боолын нэг нь биднийг дамжаагүй. Тэгсэн хэрэг Монголд бас боол байна. Хүний үү болног нь хөдөлмөрийг мүлждэг хэлбэг боолын нийгэм.
Гэтэл манай монголчууд бол үнийг үү олног нь хөлждөг тийм боолын нийгэм байгаагүй. Гэхдээ түүхэндээ боол гэж нэр чимээ байна. Одоо бүхэл одоо түүхэн би эзэн хайраад хаанда би боол таны одоо албад зарс би гэдэг ингэж хэлж шít. Бүгд амуу ярганд байна. Тэг нөгөө дэлхийн өндөртний хятадын боол юм уу? Грек ромын боолын ёстой харьцуулахад манайх бол чөлөөт. Малчин одоо бэлчээрэн бол чөлөөтэй байхгүй. Тэг хүн өөргөд би таны боол гэж одоо ихшээлд байгаа хэлж байгаа боловч эзэн тэг боол алж болохгүй. Зодод занчдаггүй. Зүгээр л одоо аху нэг хөдөлмөрийн бэлчээрэн малачин хөдөлмөртэй хэрэглээд нөгөөдхөн сайн дургыг ажиллаад ингэ. За бүгд дургу одоо хүчээг ажиллахгүй нэгтний бол зүгээр л дөнгөлөл цааз гэдэг нэг юм. Тэг хууль цаазын ялгаа, түүхэн ялгаа гэдэг юмыг бол бид нэг түүхчид одоо арт талд зөв таниулж байгаа. Ийм л одоо арга замууд байна. Одоо энэ хамжлаг гэл үг байгаа тийм шүү дээ. Энд чинь хамтдаа хөдөлмөрлөж тэг бол одоо нэг миний хэлээд байгаа нэг феодализмын одоо яг л феодализмын үнэхээр феодализм гэдэг хүндрэлтийн түүх байсан. Тэгнийг манайх алгасаагүй. Яг дамжаад ирсэн. Тэгтээ тэг Европын сонгодог феодализм манай феодализмын ялгаа өөр байхгүй юу? Одоо феодализм ингэж бас одоо нийгмийн бүтцийн тайлбартай гэсэн. Тэг хамжлаг гэдэг хүн болоод эзнийхээ өмч байна. Тэгээд одоо биеэ аль барьд, бүтээгдэхүүний аль барьд гэдэг ингэж хэлж байгаа. Гэтэл манад бол бүтээгдэхүүний алба гэж юм байхгүй. Одоо биеэ аль барьна гэдэг л одоо ойлгох. Одоо тэг Европтой харьцуулах юм бол хан эзнийхээ малыг малж. Гэтэ тэг малыг малсныхаа төлөө тэг хүн бас нэг сүү шимийг одоо хөдөлмөрөө хөлс авч байна. Гэтэл Европын боол хамжлагууд нь болохоо огт одоо тэгийг өмчлөх их байхгүй. Эзэндээ бүх юм 100%. Тэгвэл одоо аяг хооллол авч. Ийм ингээд өөр систем, өөр арга зүй байдаг учраас бид нэг өөрсдийнхөө боолын нийгэм, феодалын нийгэм, капитализм гэдэг нийгмийн ялгааг бол өөр нүдээр харах цаг болцсон л гэсэн. Дэлхийн хүндрэлтийн соёл иргэншлийн онол гэдэг нэг. Одоо энэ улс төрчид нөлөөлдөг багтай ирэх барьж байгаа улс төрийн намууд ингээ хараад байхад Монгол хүн бараг 100 гаруй жилийн өмнө үссэн юм шиг тий. Одоо Монгол Ардын намын 105 жилийн ой гээл ингээл яваад. Бүх төрлийн байгууллагууд нь тэрнээс чи өмнө төрлийн байгууллагагүй байгаагүй л байж л байсан шүү дээ. Одоо бүгдийн Чингис хаан хүннүүд тэр тэгээ миний хэлээд байгаа юм аахгүй. Төр бол өөрийнхөө түүхийг өөрөө өдөрж явах шүү дээ. Тэгнийгээ бичиж алдаршуулж явах үүрэгтэй байхгүй. Тэгэхээр манай төрийн хийх байгаа нэг ажил энэ байхгүй. Бидний хүндрэлтний түүхэнтэй нэг адилхан хаан тос гэдэг юм бий болгосон байна. Одоо бидний судалгааны байгантайг бол 4500 жилийн тэртээ биднэрт хаан гэж зуртан гэдэг юм байна. Тэг үлдээсэн булшигс дурсгал нь байна. Төр тулс гэж юм байна. Өнөөдрийн одоо биднүүдийн тэмдэглээд байгаа хүний улс 2233 жилийн ой гэдэг шүү. Эн чинь бол 2000 модон шаниу хаан ширгэн цуусан манай эртний өмнөх 209 оны хэлээд байгаа байхгүй юу? Гэтэл модон шаниугийн төмөн шаниу гэдээ байна. Төмөн шаниуг дахиад 4 шаниуг байна. Тэгэхээр бид нэг хүнийхээ дутуу тэмдэглээд байгаа. Тэгээ тэрний дараа дахиад цаашаа 1500 жил одоо манай Монгол нутагт бууг сүлдтэй, цагаан чон сүлдтэй улс байсан гэд манай өмнөд төрш бичсэн байж түүнд. Тэгэхээр бид нэг өнөөхөө төр тусгаан төв наашлуулад байгаа үз. Яг энийг төр хийх ажил байхгүй. Манай төр бол тэдэн настай. Одоо хятадын түүхтэй адилхан Орсын. Орсууд бол хаа очиж одоо өөрийнхөө түүхийг зөв хараад Алтан ордны улсын сууриндаг Орос улс бий болсон шүү гэж хэлж шít. Энийг одоо бид нэг яагаад хүлээж авахгүй байна гэдэг гайхав. Энд бас бидний ч буруу, түүхчдийн ч буруу би төр өөрөө хариуцлага үлээх хэрэгтэй байхгүй. Тэг 100 жил одоогийн их барьж байгаа нам өөрийнхөө одоо намын ойгоо одоо төр улсын одоо байгууллагуудыг үнэлсэн гэдэг би бас түүхчийн санал нийлдэг. Жишээлбэл та бодоод үзэл. Зэрэг түвшний одоо 100 жил гэж хэлж байгаа. За яг орчин үеийн зэвсэг түвчин гэж хэлвэл өөр асуудал. Монголд айран бүүшиж өгчсөний
100 жилийг би санал нийлэх. Яг л хүнүүгийн үед, уугур төргийн үед нөгөө Иза агуур Чингис хааны тэг нөгөө цэрэг айгам хайчих. Тийм. Тэгээ энийг бид нэг одоо зөв тайлбарлах асуудал болчиход байгаа. Тэгээ одоо аймаг байгуулсан тэдэн жилийн 100 жилээ яг би тантай санал нэг. Ингэж аливаа улсаас өөрийнхөө төвийг цаашлуулдаг бид наашлуулад ой тэмдэглээд байж. Болохгүй тэг нь одоо үндэснийхээ ухамсарыг дутуу дарж байгаатай л адилхан юм үйл явдал болж байгаа. Одоо дээр нь сая бид нэр монголчуудын хувьд бол үнэхээр нэг үзэх харах газар нэгний нэмэгдлээ. Чингис хааны музей гэдэг ингээд их хааны музей. За гэтэл ахаал энэ тентхийн музейнээс олдруудыг нэвцэрч тавиал дээр нь өчнөө төсөв гаргаад шинээр одоо хуурамч эд зүйлсүүд бий болгоод тэгээд трийгээр яг бодит олдвор юм шиг ингээд тавиад нөгөө жинхэнэ олдрууд нь байсаар байтал те энэ хоёрын нэг бодит үнц нь бид нар юун дээр ач холбогдол өгөх ёстой вэ? Юугээ үнэлж дүнэх вэ гэдгийг бас л ойлгохгүй явах шиг шүү дээ. Та энийг юу гэж хардаг вэ? Би бас өөртөө чи яг санал нэг байна. Яг тэгвэл одоо манай бидний чи өөртөө ахуй амьдрал бол бэлчээрэг мал аж ахуйтай холбоотойгоо ихэнх гол томоохон дурсгалууд хөдөө хээр талд байна. Яг л хүн амьдарч ирсэн нутг болгонд л байна шүү дээ. Тэгээ одоо би дөнгөж төр хэлсэн 4500 жилийн Монгол төр тус байсан. Тэг төр тус буг сүлдтэй, чон сүлдтэй юм төр тус байгаад өөрсдөө үлдээсэн бул шигсэг үлдээсэн байна. Тэгнийг одоо бид нэг буган чулуун шоо гэж нэрлэж байна. Хадны зурган дэг байгаа чон одоо эгэрсийн зураг зүгээр хадны зураг гэдэг ингээд үгүй байхгүй. Тэг чин тодорхой төр тусын бэлэгдэл сүлд тэмдэг тэндээ ингээд байж байна. Тэг энийг л бид нэг аль юм түүхэн их сурвалж вэ? Аль юм зохиосон юм бэ гэдгээ нэг талах асуудал нь яг л нэг төрийн өөрх нь өөр байхгүй. Монгол улсын үндсэн хуульцаас Монгол нутагт байгаа хүний оюун ухааныг үүсгэсэн түүх соёлын дурсгал бол төрийн өмчөө. Төг өмчөндөө хариуцлагатай хандлах ёстой байхгүй. Хамгаалахаас гадна судалж нөөхөө түгээн дэлгүүрт үүргэнэ. Тэгээ одоо жишээлбэл Монгол улсын ерөнхий одоо хөрсгөн зарлагаар Монгол улсын түүхийг 30 батаг бичгээ ингээд зарлаг гарлаа шүү дээ. Энэ бол би нэг сайн алхам гэж байна. Яг л урд нь бид нэг 3 батаг түүхээ гаргасан, 5 батаг түүхээ гаргасан. Тэнд яг одоо нөгөө Монголынхон түүхийг одоо хүнүүгийн мод шанаагаа эхлүүлсэн тийг яваалаа байхгүй. Одоо тэг 30 баттайгаа яг энэ Монголын төр тусын түүхэн үүсч өгсөн он цагаа урагшлуулах боломж нь байгаа. Энийг зөв ашиглах түүхч. Энийг хийх юм бол нөгөө түүхийг үдцэж бусад алдаа эндэгдлүүдэд засах залруулах боломж гарна. Бид нэг яан түүхэнд яагаад алдчихв? Юундайг алдчихв гэдэг нөгөө. Энэ яагаад түүх судалтай гэдэг гол нь бол бид өнгөрснөөс сургамж авахын тулд түүхээ судалж байгаа шүү дээ. Тэгм одоо яг үндэ бол бидний хамгийн их одоо хийдэг юм бол түүхээс огтхон сургамж авдаг байхгүй. Одоо нэг алдарт одоо өөлөн их 5 сум ингээд багцлаад хүүд 5 хүүдээ за ингээд хамт байвал та нэг хүчтэй салаад явуул ингээд хэвэг болно шүү гэд гэргэслээд тахт энэ сургаалыг хэрэгжүүлээгүй байсан нэг агуу их үзэнд тааргаад байхгүй болчихлоо шүү дээ. Тэгэхээр юу алдаж ийн хөнөөс түүхээсээ сургамж авах мартчихад байгаа байхгүй. Одоо энэ ерөн археологийн салбарт одоо та бүхний энэ судалгаа хийх, энэ малтлах хийх, энэ юмд ерөн сонсоод авах төсөв мөнгө гэж өрөвдөлтэй юм. Ихэнхдээ л хувь тэр төсөл байгуулах энэ зүгээс босгоод яваад байгаа шүү. Гэвтэл энэ одоо хуурамч худал юмнууд хийхэд өчнөө тэр бумаар нь төсөв зохиод өгчдөг. Одоо тэр хинтид хийсэн андлын хөшөөгөл нураадсан хөшөө тий. Ингээд нэг ийм хэлбэр төдийгөр өөрсдийнхөө мөнгө олох арга хэрэгсэл болгоод түүхэндээ хайртай гэх нэг түүхэндээ хайртай ард түмнийх нь сэтгэл зүгээр тоглож өөрсдөө ашиглаад идэг нэг ийм явдал байгаад байгаа шүү дээ. Одоо энэ жил та судалгаан дахиад гараад явах ба. Гэхдээ одоо тэр төсөв мөнгө хаанаас гарч ийн улсаас гард юм уу яа би тэр талаар та нэг хэлж өгч. Яг л энэ одоо монголчууд их модны үг ярьдаг болчихлоо шүү дээ. Инновац гэдэг.
Тэг инновац гэдэг юмны чинь яг одоо Монголд тайлбарлах юм бол шинжлэх ухааны судалгааны үр дүн бодит амьдралд хэрэглэх тухай асуудал байхгүй юу? Тэгэхээр яг тань хэлдэг. Одоо хөшөө дуусгал байгуулж болно, хот суурин байгуулж болно. Тэндээ нэг уламжил түүх соёлоо зөв үзүүлэх асуудал. Яг бид тантай санал нэг байна. Ингэхгүй байгаа нь бол бас ингээд тойрогдол ороод хөрөнгө тарамдаад ийм. Одоо жишээлбэл би түүх судлаач биднийг бол судалгаа хийх мөнгө зардал хайгаал яваад байна шүү дээ. Гэтэл бидний мөнгө хайдаг биш. Төр биднийг захиалга өгöd. Та одоо 100 сая жилийн өмнө чулуун засгийн дурсгалыг олоо. Энийг баталгаажуулаа. Та одоо 5000 жилийн төр төсний түүхээ баталгаажуулаа. Энэ гээд биднэрт захиалга мөнгө өгдөг байх хэрэгтэй байхгүй. Гэтэл одоо нөгөө эдийн засгийн шинэ систем шилжиж байгаа аливаа юм хийхэд тендер зарлж шалгаруулна. Ийм хамгийн одоо тойрогдол бол энэ байхгүй. Төр тус байгаль бол өөрийнхөө түүхийг захиалж явах шүү дээ. А тэг аж ахуйн үйл ажиллагааны ямиг бол одоо тендер зарлана уу яа нь ийм төр шинжлэх ухаанд бол тендер зарлах ямар ч болцоо байхгүй. Тендер зарлаас шийдэг ажил биш байхгүй. Аль ч шинжлэх ухаан байгалийн байна, нийгмийн ухааны байна уу одоо бүх шинжлэх ухаан бол тасралтгүй хийж их ажил байхгүй. Тэгэхээр нэг ингээд 5 жилиг тендер зарлаад ингээд зарладаг ийм ажил биш. Тэгэхээр би бол та хэцүү харсан байна. Урлаг бол яг түүхийн их сургуулийг дагаж хөгждөг. Ягаад манай Монгол эзэнт гүрний урлаг шайлахаг ингээ хож дэлхийн нийтийг гайхуулсан. Түүхэн төр нь өөрөө тэг эдийн засаг улс төрөө ингээ зангидчихсэн учраас тэг урчуудад захиалга өгч шүү дээ. Ийм хаад дээр хуцсан юм байх шүү дээ. Монгол хүний хуцсан юм байх шүү дээ. Тэгний ингээ хийдэг юм болцсон учраас л тэг урлаг соёл нь хүчтэй хөгжөд байгаа байхгүй. Одоо гэтэл тэрний оронд бүр эсэргээрээ нэг юм нэгдмэл байх одоо өрсөлдүүлээд тэр судлаачдыг те хэн илүү чадaltaй хэн илүү судалгаа хийж байгааг нь урамшуулад явахын оронд харалдуулаад зарим талаараа бодлого гаргаад явах шиг тийм. Тантай яг наад одоо би энэ тухай нэг ягмаг байсан бол арга байхгүй та нэглээсэн. Үнэхээр яг үнэ. Одоо шинжлэх ухааны технологийн сан гэдэг одоо шинжлэх ухааны зарцуулалтын мөнгийг авахын тулд тааж надтай адилхан төвшөлөө ингээ хоёуг ингээ төсөл бичиж. Тэгээд битэргэн хамтын төслийг нийлүүлээд битэг адилхан чулуун засаг судлах гэж шүү дээ. Таыг нийлээд энэ хийчгээ гэдэг ингээд зохицуулах юм. Энэ муу төгч, энэ сайн төгч гэдэг ингээд дээг доог ингээд дугаарлаад нөгөө төсөө ингээд буруу хүн зарцуулдаг ийм одоо төгөлөг байгаад байгаа байхгүй. Тэгэхээр миний хэлээд байгаа төр бол түүхийг тендерийг шалгаруулж хийдэг юм биш ээ. Бодлоготой, төлөвлөгөөтэй хийдэг ажил байхгүй. Одоо тэгэнгүүт одоо энэ эртний түүхтэр одоо зохиолууд дээр гараал байдаг тий. Төрийг хүчтэй байлгах гол философийн яг эсэргээрээ ойлгоод ах шиг шүү дээ тий. Одоо энэ жүжиг зохиол дээр ч хүртэл гаргаж ирэхдээ Монголын төр одоо хүннүү үрний хаан хүн овоон дээр гарч ирж төрийг тунхаглаж байгаа байдлаар үзүүлдэг юм. Энэ нь өөрөө нөгөө сүүлийн үед одоо гарсан үг л баг л та тэр одоо төрийн сүл төршөө мөшөө гэдэг нэг юм төрийг бүх юм руу төр ордог болцсон нэг юм хогийн байдалтай холбох гээд баг шүү. Гэтэл чи манай энэ эртний хаадууд тэ эзэнт гүрнүүд ингээ хараад тахт төрийн тэр нөгөө эрх мэдл эрдээ гай болдгүй юмнууд нь харцангуй баг чөлөөт хэрэгттэй ус байгаа дах шиг байна шүү дээ. Би бас одоо тэш саналыг байна. Тэгтээ төр хизээ хүчтэй байдаг үхэ. Ард түмнийхээ оюун санаанд байр гэсэн үедэл одоо хүчтэй. Одоо яг манай хүмүүс төрөмийн сүлд өршөө гэж хэлнэ. Энэ одоо ч гэсэн манай монголчууд энэ гүн ухааныхаа энэ үзэл хаяагүй төрөмийн сүлд өршөө л гэж хэлж байгаа. Төг муу байна гэж хэлдэг боловч хансуу дотор Монгол улс төр улс намайг амгалан байх бол. Энд чинь нөгөө үндэсний өөх нь оюун санаанд байгаа тэг хүч нь байхгүй. Тэгхгүйгээр тэг хүчийн дутуу үнэлээд ингээд дэгээс тулгаад ингэх ёстой ингээд байвал бас нэг тойрогдол болчих гээд. Яг тэгтэй адилхан өнөөдөр үндсэн хууль гэдэг юм аа яг тэг эрхэмсэн үл хөндөх ариун нандин юм болгож иж
бид төр хүчтэй болох гэдэг байхгүй. Одоо бидний яга хувцас ингээд солиод ид. Бүх 13 дугаар зууны үед бүх одоо хаадас үрднэ өмсдөг хувцастай. Баяг өсөлт өмсдөг, шинжилээ өмсдөг, уугашуу болоход өмсдөг. Тэг хувцсны төрөл зүйл нь бол өнгө бэлэгдэл юм. Монголчууд бол бэлэгдлээ ариун ийм арт юм баггүй. Тэгтэл тэгнийг ингээд хайсан. Одоо бид нэг ингээд Европ хувцас төрөн ёсол хүндэтгэлийн хувцас гэж байхгүй болчихлоо шүү дээ. Зүгээр л энэ чинь маш чухал юм баггүй. Тэгээ үндэсний хувцас өмснийг нь жоохон бүдүүлэг мангар гэдэг. Хэлээд өгөх. Тэгээ энэ дэг ёсыг тогтоож иж төлөвшдөг байхгүй. Манад одоо жишээлбэл хийж болох уламжил байна шүү дээ. Яон улсын үед Монголын яон улсын хууль цаазын бичиг дотор төрийн үнийн өмсөх хувцсыг ихнэр хүний, ээг хүний, хүүхдийн ингээд бүгд хувцсыг яаж шидүүд өмсөх ингээд бүгд хуульчлаа заагаад өгсөн байна. Тэг нь ахуй амьдралтайгаа нийгмийн дотор ингээд зохицдог юм байна. Тэг энэ имийг бид нэг одоо би загим хүн шүмжилж магадгүй л хүний өмсөж зүүхийг заах юм. Гэхдээ тэг хуульчсан ёс нэг яагаад нөгөө монголчууд дээл малгай бүтэн байх юм бол төртөөс найрун. Тэг одоо жишээл төрөө ёсолтой малгайгүй байж болохгүй, бүсгүй байж болохгүй гэдэг юм чинь яг энэ үд хэлсэн байхгүй. Яагаад хүний бүсийг одоо та нэг кино үздэг. Хуучны кинонд хүний бүсийг тайлаад авчих. Бүсгүй байна гэдэг чинь бол нөгөө цаазын ял авсан хүний бүсийг тайлж авдаг байхгүй. Тэгээ энэ мэтийн нэг 20 сарын зан үсийн задгаа тавина гэдэг. Үс задгаа тавина гэдэг бол уугашуу болсон үс задгаа тавьдаг. Гэх мэт ийм 20 цагаа бид мартсан учраас монгол хүн гэдэг бие даасан оюун санааны юм үгүй болчихж байгаа байхгүй. Тэгээ одоо бид нэг үндэсний хувцас өмсөж сайхан хэрглэж зөв энэ тэгтээ энэ хувцсыг чинь одоо баяр наадамд ингэж өмсдөг. Одоо оршуулгын зан үйлд ингэж өмсдөг. Одоо жигийн энгийн хувцас ингэж өмсдөг гэдэг ингээд тэг ёсын сэргэгэд өчгөл хүн хүлээгээд авах боломжтой байхгүй. Тийм учраас яагаад энийг хийгээс төгнө түүх судалж ийж түүхэн үнэн бодит амьдралаа харуулж ийж энийг хийдэг юм. Тэгээд энэ чинь зэрэг дивээрээ тий. Одоо хааны өмсөх хувцсыг бол зүгээр нэг харц нөхөр бол өмсөхгүй байх жишээтэй байгаа шүү дээ. За ингээд түүх хувцс дээр ингээд яваад байдаг. За гэтэл ахаал бид нэг ингээд одоо амстай юм болоод байгаа. Энэ тэгшөөнүүд дээр их асуудлууд гарах юм аа. Ялангуяа Хувлаа хааны ой болоход ингээд бүр эрдэм шинжилгээний баг хурлын нэг хитгэн эрдэмтэд нэг их сургуулийн жижигхэн ангид хийчихэж жишээ. Эсвэл тэр өдөр нь зориудаар ингээд нөгөө судлаачдыг хоёрдуулах байгаа юм шиг өөр хурлууд том зарлаад ингээд төрийнхэн байгуулгаас ингээд бид нэр энэ Хувлаа гэдэг хааны хятадын нийслэлд аваач нийслэлээ байгуулсан гэд буруутгаад байдаг. Тэр чинь одоо тийм том эзэнт гүрний хаан тэнд нийслэлээ байгуулахгүйгээр Түмэн шорон тэр хятад орны 3 улсыг нэгтгэсэн орны чинь захирах боломжтой байсан бол. Харин манайхны одоо яг нэг тойрогдол бол энэ байхгүй. Та одоо бус тусуудын жишээ одоо жишээлбэл Герман улсын түүхэн Гитлер гэдэг аймаг хүн бий. Тэгтээ бид Герман хүмүүсийг Герман түүхчдийг Гитлерээ үзэн ядаж зүгч яхаг нэгч үзэв. Зүгээр тэгсэн түүхэн үзэгдэл байхгүй. Сайн хаан, муу хаан байх тухаас бол тухайн цаг үеийн л үзэгдэл. Манайч биш тийм үл. Тэгтэл техник зүгээр нөгөө түүхэн сургамж гэдэг юм аа. Яавал сайн хаан болдгийг, яавал муу хаан болдгийг гэдэг нөгөө оюун санаанд нь шингээж өгдөг байхгүй. Одоо жишээ манай Монгол бүгд юм уу? Сайн хаан төшмөлийн буйнд жаргав. Сайн төшмөл ардын буйнд одоо тэг ард төг төшмөл ийм хоорондоо салшгүй холбоотой шүү гэдэг юмэд хүн ухаанд ингээ хэлээд өгсөн байна шүү дээ. Техник мартагнуулаад өнөөдөр одоо сонгуулийн хууль гэдэг юм 4 жилээр ингээд төр төсний уламжлаа ингээд таслаа ичиж байгаа байхгүй. Тэгтэл монголчууд гэрийн дэг сургуулаад төр зүтгэх хүнийг, шашин зүтгэх хүнийг багаас нэгэ бэлтгэдэг. Одоо тэг тад дөнгөд төрөн хэлээд одоо Яон улс байгуулагдсан. Яон улсын нийслэл Бээжинд одоо Хувлаа хаан аваачихта тэнд
төрийн хүүгүүдийн сургууль. Төрийн хүүгүүдийн сургууль тийм. Тэр төрийн хүүгүүдийн сургуульд удаг эрэгтэй эмэгтэй хамт сургаж. Дээр нь тэр сургуулийн үүдэнд босгосон хөшөө Монгол төвд одоо төчөө бичсэн. Энэ төрийн сургуулийн хүмүүстэйгээд морносоо бууж явуу. Хүндэтгэл одоо тэр эрдэм ухаанд ямар их хүндэтгэлтэй хандж байгааг одоо жишээ яг. Яг тэгнтэй адилхан бид нэг өнөөдөр өнгөрсөн түүхээ ярихын тулд эрдэм ном гэдэг юм аа. Шинжлэх ухааныхаа зөв залах хэрэгтэй байхгүй. Ягаад бид нэг өнөөдөр 5000 жил ард иргэд үйлсгэж одоо ундаашаагүй. Манай Монголын түүхэнд үйлчлэн болсон нэг ч удаагийн түүх байхгүй. Харьцуулаа үзээг. Хятад Оросд бол зарим гантай жил болоход үйл нэг өгч ядуурлаг гэдэг. Гэтэл монголчууд ган зуд болохыг өөртөө байгалийн нөгөө мэдлэг ухааныг мэддэг учраас тэг ган зудтай болсон тэг нөхцлөөс байгалийн нөхцлөөс ингээд зайдаад өөртөөхөө аж ахуй амьдралд авраад гарчиж байна. Тийм учраас нөгөө цаг тооны бичгийг тэг нөгөө шинжлэх ухааныг одоо байгалийн таны мэддэг шинжлэх ухаан байсан учраас тэд нэг чинь өөрөө өөртөө ингээд авраад гараад авчдаг. Ийм мэдлэг ухааныг бид нэг одоо бүдүүлэх харахгүй гэж хэлэх юм байна. Боломж байхгүй. За дээр нь зүгөөг одоо бэлчээрэм одоо нүүдлийн мал аж ахуйлыг бүдүүлэг одоо хоцрогсон аж ахуй. Гэтэл бэлчээрэм мал аж ахуйг хэмжиж бид нэг яг л бусад хүн төрөлхтний нэгэн адил алт мөнгө зэст одоо ховог металлыг ашиглаад тэг гоёл чимгэл хөдөлмөрийн баг зэвсэг хамаг юм хийгээд ирсэн байна шүү дээ. Би ганцхан жишээ л 13 дугаар зуунд малтлагыг олдсон хар хогны одоо тэрэгний хаан гэр тэрэгний цөн гэж юм байна шүү дээ. Тэг ширмэн цөн өнөөдөр бүх Оросын шинжлэх ухаанд гайхамшиг болсон юм. Ширм өнөөдөр 1300 Цельсингээс хайлж иж ширм болд юм. Гэтэл манай хар хогны солилцсон тэг ширм бол 1600 Цельсингээс хайлав. Лаборатори юм бүү. Тэрнээс өндөр гэдэг. Тийм шинжлэх ухааны өндөр түвшинд хүртэл юм хийдэг байсан юм шүү дээ. Ягаад өнөөдөр бид нэг одоо биш нэг нано технологи гэдэг нэг юм. Одоо нано технологи гэдэг чинь юу юм хэ? Хоорондоо нийлүү өөр төрлийн одоо материалуудыг нийлүүлж юм ихийг нано технологи гэдэг байгаа юм. Гэтэл 2000 жилийн өмнө манай монголчууд хүрэл төмөр гэдэг шал өөг металлыг нийлүүлээд ингээд одоо тогоо сав суулгах хийцэн байна. Одоо тэг гаганс юм уу, наас юм уу ямар ч зүйл өнөдр тэг тогооны байгуул сууг салахгүй ингээд бат бүх байж. Гагнуу гэдэг юмыг одоо монголчууд их 2000 жилийн мэдчихэж шүү дээ. Гэтэл өнөдр бид нэг гагнууг яад одоо цахилгааныг халааж улаасгаж ингээд хийж шүү дээ. Тэг 2000 жилийн яаж хийж шүү дээ. Тэгээ энийг хийдэг тэг технологийн нууцаа бид мэдэхгүй л байгаа юм. Тэгэхээр шинжлэх ухааны технологи гэдэг юм ямар хэмжинтэй бай гэдэг монголчууд сайн мэддэг гэсэн. Гэтэл чи одоо манай энэ хаадууд чинь ерөөсө гар урчууд тэгээд дандаа дарахчуул бүх энэ эзэн төрний онцөг болон бүрээс авчираад урлал хийгээд зориулаад энэ тэнд одоо таж махаа. Жишээлбэл одоо нүүдлийн бэлчээгийн мал аж ахуй бол хоцоргон байдаг. Ингээл нэг өнөөдрийн хонч ингээд тэнэд явдаг гэж ойлголоо. Гэтэл монголчууд бол хүнүүгээс авахгүй бол бүх түүхэн цагийн хугацаанд томоохон гол мөг айс авд хоцоргонгууд байв. Тэр хоцоргондоо нөгөө ваар сав цутдаг төмөг гэдэл хийдэг бүх үйлдвэртээ явуулж ирсэн. Энэ бол бүх археологийн судалгаа ингээд тодорхойлж. Одоо манай Монгол улсын нутагт дэвсгэртэй 60 гаруй эртний томоохон хоцоргонгууд байна. Юу харуулж? Хот гэдэг юм чинь бол өнөөдөр одоо бидэнтэй яг гэдэг хотын тухай асуудал биш. Бэлчээрэн мал аж ахуй эхэлж явахдаа тэг гар үйлдвэрлэл хэрэгэлдэг. Үйлдвэрлэл явуулдаг хүмүүс бөөгнөр сууд газрыг хот гэж хэлээд байгаа юм. Тийм боломж бол бидний түүхэнд байгаа. Худалдаа 8 эрхэлдэг ч байдаг юм. Яг нь одоо нэг агуу Чингис хааны чи бас одоо алдаршуулсан юм. Дайны дэлхийн инх хамглан гэдэг бий болгосон. Одоо бүгд тэг дайны дэлхийн хамглан юу гэж хэлээд байгаа юм. Бүгд одоо өрөндийн төвчдийн үед Бээжингээс явсан алттай одоо алтан зоостой 1000 зоостой эмэгтэй одоо Ромд очиход тэг зоосонд хинч хүрдгүү хинч тэгний одоо том дээрэмдүү тийм амар амгалан бий болгоцсон байна.
тэгж нөгөө Пакс Монгол Тийм. гэдэг дайны дэлхийн амар амгалан бий. Тэг юу хуул цааз гэдэг юм хатуу болгосон. Хүний юм дээр булаах юм. Тийм учраас тэг торгон замын аялыг хамгийн аюулгүй болгосон хүн бол Чингис хаан. Тэгээд Евраз агуулх гүрний одоо бий болгож шít. Чингис хааныг одоо ингээл дандаа хүн байлдаа дагуулаад одоо алж чадаад байсан гэдэг одоо 80-аад оны хүртэл тэгж хэлдэг байлаа шít. Гэтэл одоо бол өрөндийн түүхчид Чингис хаан бол мянганы хүн ба. Яг нь тэг улс өөрхөн одоо игшэл дотог байсан улс орнуудын шашин соёлд нь маш хүндэтгэлтэй хандж ирсэн. Тийм учраас тэг одоо агуу их эзэнт гүрэн ямар ч даян дажингүй хоорондоо түнжинтэй тэгээд одоо тэгэл ямаг болж зүгээр нэг улс дотроо хүмүүс одоо эв түнжингээ алдаад ингээл дайан дажин болоод задраад байна шүү дээ. Тэгээд тэг их агуу үзэл санааны одоо бидний монголчууд бий болгож чадна гэдэг бол бусдыг хүндэтгэх, бусдын соёлыг дээдлэх, өөрийнхөө адилхан нэг төвшөнд авч үзэхтэй л холбоотой байна. Одоо энэ шашин шүтлэг дээр ч гэсэн ороод ирж шít нөгөө нэг худал хурамгууд тий. За Чингис хаан бол бурхны шашинтай байж гэдэг юм уу тий. Энэ эзэн түрэнд одоо за Тойрол хаан мэдээж христийн шашинтай байсан юм шиг байгаа. Гэх жишээний ингээл өөрсдийнхөө жоохон дээр тавих гэл ингэсэн. Бидний ерөн уламжлал шашин одоо энэ бус шашнуудын хилээд догма гэл ингээл байдаг. Бөөм өргөлөө, тэнгэр үзэл юм уу? Бүх үеийнхэн түүхэнд бол монголчууд шашинд маш хүндэтгэлтэй хандж ирсэн. Хүнийг үждэг, дөрвөн үждэг, уугуурын үждэг, Чингис хааны үждэг. Лолын шашин, загалмайн шашин, бөөгийн шашин маш ижил тэнцүү. Тэг шашны хүндэтгэлтэй хандж ирсэн учраас тэгш оршиж зэрэгцээр оршиж шүү дээ. Тэр бол манай тэр бол энэ шашныг ихэмлэнэ гэд ихэмжсэн учраас Чингис хааны үед бөөгийн шашин хүчтэй байл. Хүнийг үед бөөгийн шашин хүчтэй. Гэтэл уугуурын үед бол манихын шашин, загалмайн шашин хүчтэй. Тэгэл Чингис хаанаас хойш одоо Хувлаа хааны хүүхдүүдийн дотор загалмайн шашин, лалын шашин ихэмлдэг болсон хүмүүс зөндөө байна шүү дээ. Тэгээд ингээд нөгөө нэгдэн байдал алдагдаад ингээд нөгөө эзэнт гүрэн дотор салж яваад наад шалтгаан чинь юу. Шашны нэгдмэл бодлоо. Энийг ингээ алдсан юм л. Тэгээ бид нэг бас шашинд бас анхааралтай хандах шүү дээ. Хүний шүтэг бишх гэх нь хүндэтгэлтэй хандах боловч тэгн төр тус газар нутагт аюул замл учруулдаг байх шүү дээ байхгүй. Зэгцэн 151 орш болж исэн уламжлалыг одоо хүндэтгэж үзэх ёстой л асуудал. Түүнээс нэг нь одоо ингээд эцдийлээд хүчтэй ингээд яваад нөгөөх нь ингээд дарагтаад ингээд үүсгээд байж болохгүй л. Нэг үүсгээд байлгүй тий. Одоо та энэ жил одоо 27 орж байна. Малтлаг судалгаандаа гараал явах бах. Тэгээ энэ жил одоо ямар хөвгт задлах чинь та. За би нь бол сүүлийн 20 жилийн хүмүүгийн хаадын зуртны судалгаанд зөнгөлд ажиллаж байгаа. Тэгээд энэ судалгааныхаа ажлын үргэлжлэлийг бас хийх гэж байна. Тэгээд энэ бол одоохондоо тодорхой үр дүн би хэлж чадах. Ягаад гэвэл миний өмнө нь хийсэн 5 жилийн ажил ингээд дуусгах болоод залгуулаад шинэ ажил эхэлж байгаа учраас тэр шинэ ажлыг одоо эцсийн үр дүн юу болохыг би 70-д хардталаа биш учраас одоо тийм ээ гэж хэлж чадахгүй. Ямар ч өнгөрсөн хугацаанд хийсэн судалгааны гол үр дүн юу гэхээр хүний бол бие даасан төр тус сонгодог төр тус байсан гэдэг баталгаа болсон олон олдоргуудны тодорхой болсон. Одоо та бүхний мэдхийн Чингис хаан музейд бол Чингис хаан музей шин бол Монгол төрийн түүхийн музей шүү. Үндэсний. Тэгэхээр энэ үе дамжсан төр төстийг ингээд сэргээгээд харуулж болох улсын хангалттай их сурвалж бий болсон учраас би ингээд зөөгтэй бид нар чинь төр тусын түүхээ он цагийн цаашлуулна л гэл. Тэгээ одоо дараагийн судалгааны нөгөө миний хэлдэг манай яг нэг 209 онд модон шаны биш тэрний цаад хаадын одоо дурсгал олдвол би одоо тэгэл одоо амлахад хийсэн шүү дээ. Заавал далд байгаа юм чи би одоо гаргаагүй гэж хэлэх хэцүү. Одоо таны инээдийг хүргмээр нэг юм асууя л та. Одоо манай энэ сошиалор залуучууд их ирж чинь те. За хүннүүгийн язгууртны булшалтлаа, хаадын булшалтлаа судалгаа хийж ингэж чинь. За судлаа, гений төвшин судлаа, яалтчгүй Монгол
Угсаатан байна гэл ингээл тэгэхээр зарим их мэдээлэл хэрэгч нар одоо та бол ичмэр эн чин 66% ижилхэн байна гэж нэг тоо гаргаж игээл эн чин бас цус холилдчихжээ бид нэр одоо энэ хятад маттай гэл тийм эн чин 100 дөх тусмаа одоо нөгөө одоо малаар бол нөгөө балан гэдэг юм руу л очиж шүү дээ тэрийг тайлбарлаж өгөөч. Одоо яг энэ бас энэ шинэ ухаан хөгжөөд ингээ улам найрагч чинь. Мал амтан аль аль нь. Мал амтан аль аль нь нөгөө угсаа гардал юм ингээд ДНК эсийн түвшин судалж байгаа. Аль хаанаас гаралтай малын хүн хаанаас үүсэлтэй гэдэг л ийм юм судалгаа. Тэгээ энэний судалгааны үр дүнг бас хүмүүс буруу ашиглаад байгаа байхгүй юу? Нөгөө шинэ ухаан яг дунд нь байгаа шинэ ухааны хүмүүсийн төөрлөвлж байгаа юм биш. Сургааг. Тийм. Хий хоосон юмны сургааг ингээд шинэ ухааныг нэг өндийг унгаад байгаа нэг танд. Үнэндээ бид нэг хүн бол цог одоо монгол хүн цоо шин ингээд хэдэж холдохгүй ганц юм биш шүү дээ. Хүнүүгүүд Евразиг ямарсан бүх олон улс үндэстэнтэй нийслэн. Монголын нийслэн. Тэгэхээр цэвэр цусны монгол хүн хичээж байхгүй. Тэгнтэй адилхан цэвэр цусны монгол ад гэж байхгүй. Тэр бүхий л түүхийнхаа турш одоо гэрлэл одоо хүнийхээ хувьд бол өөр үндэстэн угсаатантай гэрлэлчээд тэндээсээ л нөгөө ингээд угсааг нийтийн сайжирч байна. Энд бол тийм байх боломжгүй. Тэгтээ бид нэг тэг судалгааны үр дүнг бол зөв ашиглах хэрэгтэй байхгүй. Дан цэвэг монгол хүн гэж байхгүй. Тэг хүмүүс чинь хоорондоо хүмүүсийн харилцаанд ордог учраас монгол төгтөн, Европ төгтөн гэж ялгардаг. Тэгнийг би одоо монгол хүн, энэ хүн хятад гэдэг ингээд угсаа гарлын маргаан болгож болохгүй. Гэтэл би хэлэх гээд байгаа. Яг гэвэл хүнүүгээс авахгүй монголчууд өнөөдрөө хүртэл Евразийн маш олон улс орнуудад харьцсан учраас маш тодорхой байгамтууд байна шүү дээ. Хүнүүгүүд лийлэн гэдэг жанжин 100 мянган цэгтэйгээ хүнүүгийн шаны дагаар орсон. Тэг 100 мянган цэгийг хүнүүгийн шаны умард хилээ маануулаад одоогийн Оросын албан улсын Хакасын нутагс суугаад тэнд үлдээсэн. Тэг 100 мянган ирчүүд хайчих. Тийм. Тэг амьдаг ингээл тэгнүүд өсөж үржин цаашаа. Дундад Аз Чингис хаан одоо Дундад Азыг байлна одоо хоризмын алдартай урдчуудыг авцаргаад Монгол нутагт авчирсан сартуулчуд гэдэг. Тэг улсууд хайчих. Монгол хүмүүстэй хойлдол. Тэгэхээр өнөөдөр чи хиттэй гэдэг чи Орос иргэдэг энд бол би бол гагцгүй тухайн хүн ямар ёс заншил соёлыг өвлөөд үлдсэнд гадаа төх хамаахгүй. Тэг соёлдоо яаж хадгалж хамгаалж явж гин гэдгээс л үндэсний тухай асуудал би бодно. Гаднаас нь харахад Монгол юм биш үн юм шиг мөртлөө сэтгэл харьцсан хүмүүсүүд биш тэгээ одоо Монголын бүх юм муухай гадны юм сайхан гэл тэ. Та одоо санаж нэг үү? Одоо урлагт одоо Орос гомб гэж одоо цэгийн ансамбл тийм бүжигчин сайн. Тэг хүн бол одоо харахад ингээ Орос. Тэг Монголын соёл урд хичнээн сайн зүтгээд юм. Одоо бидний одоо ардчлалын алтан харьцаа санжаас өгнө. Тэг хүний ээж нь Орос. Гэтэ тэг хүн одоо Орос болоог Монголын төлөө ингээ. Тэг хинтээ нийлж яах нь хэн болж өсч өндөж хэний төлөө зүтгэсэн бай гэдгийг нь л тухайн хүний одоо угсаа гарлын асуудлыг шийдэх бахлыг би боддог. За баярлалаа. Таны энэ судалгааны ажил дээр бид нар одоо хүмүүст илүү таниулах байдаг юм уу мэдээлэл өгөх зорилгоор би та бүхнийг яг албан ёсоор судалгааныхаа талбайд үрж байна. Тийм учраас тааламжтай цагтаа таанаг тэг энэ археологийн судалгаа гэдэг юу юм гэдгийг ингээд нүдэрээ үзээд одоо ойрт сургааг биш ойртож үзэх боломж та бүхэн нээлттэй учраас бидний судалгааны талбай тийм хаалттай зоон биш. Хаалттай бүс биш. Тэгээ тааламжтай цагтаа судалгаанд очиж үзээд яг нь археологийн судалгаа яаж хийдин гэдгийг үзэх боломж бол бий. Тийм учраас би та бүхний тааламжтай очиж ойлгож байна. За баярлалаа. Манай анхны зочноор одоо бидний төр тулсын түүхийг 2000 гаруй жилийн урагшаагаа авчирсан Монголын үнэлж баршгүй олдрыг бидэнд олж өгсөн судалж байгаа. Цаашид одоо энэ
судалгаагаа үргэлжлүүлж яваа. Яг одоо бүх юм дээр нь гардан гүйцэтгэж явж байгаа манай археологч Эрдэнэбаатар маань оролцлоо. Таны ажилд амжилт хүсье. Баярлалаа. Та бүхний ажил ч гэсэн амжилт хүсье.